Сөүлд шуугиан тарьсан стримерт ял оноолоо. За Сөүлийн шүүгээс 2026 оны 4-р сарын 15-нд Америкийн стример болох Johnny Somalit 6 сарын 20 ял оноож шүүхийн тархимаас шууд баривчилсан байна. Мөн түүнд нэмэлт 20 хоногийн хорих ял нэмээд хүүхэд өсвөр үе болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой байгууллагад ажиллах эрхийг нь 5 жилээр хассан байна. Шүүгээс гаргасан шийдвэрт түүнийг олон нийтийн дэг журам алдагдуулсан, бизнесийн үйл ажиллагаанд саад учруулсан, мөн соёл түүхийн эмзэг сэдвийг доромжилсан гэж үзсэн юм байна. За ял оноосон үндслэл нь юу байсан бэ гэхээр Сөүл хотын Мапа дүүргийн нэгэн дэлгүүрт чанга хөгжим тавьсан. Тэгээд бэлэн гомонгийн шүл асгаад эмгэх замбраагүй байдал үүсгэсэн байна. Дараа нь нийтийн тээвэр болон гудамжинд чанга хөгжим тавьсан, бүжиглээд иргэдийн амгалан тавин байдлыг алдагдуулсан. За мөн State of Fest ёс бус үйлдэл гаргаад шууд лайваар дамжуулсан. Мөн бэлгийн агуулгатай deepfake бичлэг хийж тараасан. За мөн бизнесүүдэд олон удаа саад учруулж олон нийтийг зориуд өдөөн турхирсан гэж үзсэн юм байна. За шүүхийн зүгээс түүнийг болохоор контентын орлого олох зорилгоор санаатаагаар хууль зөрчиж олон нийтийг зовоосон үйлдэл хийсэн гэж дүгнээд инхүү ялгамаас юм байна. За энэ стример болохоор шүүх хурлын үеэр улс төрийн утга агуулгатай малгай өмсөж олонний анхаарлыг татахыг оролцсон ч гэсэндээ энэ бол одоо шийтгэл тогт нөлөөлөг байх нэ. За тэгэхээр одоо уран дулаан цаг болж байна тийм ээ. Аялал жуулчлалаар ийш тийшээгээ явдаг. Тэгэхээр хуультай орны хуулийг нь дагахгүй бол хэмбугаач яс одоо ингээ хорих ял авах нь тодорхой болж байна л гэсэн үг. За та бүхэндээ номон хятад хэлний боловсролын төвийн сурагчдын орчуулан бэлтгэсэн мэдээг хүргэлээ. Баярлалаа.